байцгаана уу? Лонимэ би мамайдын гişүүн сонсон байна. Мамайдын гişүүн өнцгөр байна. Би мамайдын гişүүн зол эрдэнэ байна. Өглөөний минь төргий Япон улсад нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг ээж байна. Одоо Японд өглөөний 7 цаг болсон байна. Гэрээсээ хүүхдүүдэд хараад онлайнаар ажилладаг ээж. 3 хүүхэдтэй гэрээ эзэгтэй байгаа. Нэг хүүхэдтэй ээж байна. Мамайдын ээжүүдийн нэгэн өдөртөө хамтдаа аялцгаая. Бүгдээрээ ингээд мамайдтай хамтдаа нэг өдрийг өнгөрүүлцгээе. Ингээд мамайтай хамт нэг өдрийг өнгөрүүлцгээе. Ингээд мамайдтай хамт нэг өдрийг өнгөрүүлцгээе. Мамайдын талаар би анх хичээсээ сонсч байсан. Мөн нөгөө Facebook сувгуудаар харж ирсэн байгаа. Тэгээ миний хувьд гэх юм бол би виртуал орчинд буюу одоо гэрээсээ ажиллах боломж нөхцөл ямар байдığım бэ? Одоо гэрээсээ яаж ажиллах вэ гэдэг тэр эрэл хангалтыг хийж байсан. За тэн дээрээ үндэслээд за Монголын нөхцөлд хамгийн боломжтой одоогийн байдлаар хамгийн боломжтой нэг Mommy виртуал нарийн бичгийн агентлаг гэх энэ маань хамгийн боломжтой байгаа юм байна гэдэг шалгаруулалтаа өгөөд тэнцээд орж исэн байгаа. Манай хөвгөлж байна. Өнөөдрийн хийх ажлынхаа календарыг харцгаая бүгдээрээ. За би ч өнөөдөр гол нь биткоинд олгор байх юм байна. Харилцагчтай нэрээ нэг уулзалт meet тав зарлах юм байна. За тэгээд багийнхаа ажилд цагаа зарцуулах юм байна. Ээжт нь мэйл ирчихсэн. Вичаны уулзалт өдөрч. I love you for sentimental reasons. I hope you do believe me. I'll give you my heart. I love you for sentimental reasons. I hope you do believe me. You my heart. I love you for sentimental reasons. Одоо ингээд яг ингээд эргээд харж байхад бол анх ажилд орчоод ерөөсөө амар олон ажилд ороод зэрэг ороод бүгдийг амжуулчмаар юм шиг санагдал. Тэг гэртээ болохоор хүнд яг тэгж одогддөг юм билээ. Тэгээд яг тэрийгээ гой зохицуулаад ингээд өөрийнхөө ингээ голдролд оруулаад тийм ээ өдөр тутмын ингээд дэглэмд ингээ оруулаад энэнийг ингэн тэрийг ингээд ажлынхаа хуваарлтыг хийгээд гой календарчлаад ингээд багшийнхаа зааж зааварлсан гой аргуудыг хэрэглээд тэ цагийн менежментээ зөв тогтоогоод ирсэн чинь миний амьдрал одоо өдрөөс өдөрт гэрэлтэж байгаа. Би өглөө босох болгондоо мамайдынхаа ажлыг бодож тэ бүр яаран бодож нөгөө багийнхантайгаа бушуухан шиг чатлахыг хүсэж тэ бушуухан шиг мит өгөөд бушуухан уулзалтаа товлоод харилцагчтайгаа уулзаад багийнхантайгаа шуурхаа хурлаа гэлс хийгээд ингээд тэр ажлаа ингээд явуулах надад маш их таатай байдаг. Учир нь бол миний хажууд яг миний дэргэд миний хүүхдүүд өсөж байна, тийм өндийж байна. Яаж буруу зүйл хийж байгааг нүдэн дээрээ хараад тэгэл ажиллаа хийгээ сууж ах. Энэ бол жаргал биш гэж үнэхээр л жаргалтай. You're just too good to be true. Can't take my eyes off you. You'll be like I wanna hold you so much. At last found love has arrived, and I thank God. Өдрийн төргийн мамайд агентлагт ороод 6 сар болж байгаа ээж байна. За энэ хугацаанд
Олон сайхан ээжүүдтэй интернетээр найзууд боллоо. Найзууд болохоосоо гадна олон ажлыг нэг баг болж хийж гүйцэтгэж үзлээ. Их сайхан туршлага боллоо. За тэгээ ажлаа гүйцэтгэх явцдаа бол маш олон зүйлийг сурсан. Олон янзын аппликейшн, вебсайт, хэрэглээний програмуудыг мэдгэн мэдэхүүдээ зааж өгөөд тэр нь үнэхээр одоо авууштай байсан. Манай агентлагийн хамгийн том давуу тал бол гэртээ хүүхдтэйгээ ажиллаа хийгээ орлого олох зорилготой байгаа. Мэдээж чадахгүй мэдхүүдэл бол гарна. Гэхдээ би биенээсээ сураад цаг үргэлж хөгжиж явахыг илүүд үздэг байгаа шүү. За ингээд би 2 цагийн хуралдаа орохоор юм. Сайн өдрийн минь. Сайн өдрийн мэнд. Өдрийн мэнд. өнөөдөр вижн дээр өнгөрсөн сарынхаа дүгнэлтийг яриад одоо энэ эх сарынхаа эхний ажлаас юунаас эхлэх гэж байгаа тэгээд дуусгая тийм ээ. Өнгөрсөн сар манай вижн чинь агуулсаар аягүй сайн амжилттай ажилласан байна. Нэлээд хэд хэдэн томоохон ажлууд бол хийгдсэн байна. За 12 сарын 1-ний пост дээр өнөө орой орох пост хийсэн байгаа тийм. Би хийсэн байгаа. Энд дээр нөө сарын мэнд гээд постэр ордог. Иймэрхүү загвартай хийсэн байгаа. Манайхаа энэ одоо засвар орохоор энэ шууд эндээд оруулчих уу? За тэгээ харцгаая. Хөөе. За тэгвэл энэ ингээ орой орчих тийм. Тэгээд би татаж зураг болгоод явуулчих. Энд дээр нэг том юм хийсэн ш. Манай дэд нөгөө юу санагдсан. Крема гэж ажиллагаа нэг том ажил хийж амжилттай дуслаа ш гэдэг. Өвдгөн тоорт явуулаад тэгээд бид хийсэн байдаг ш. Харсан уу? Тэр өстө хөөрхөн болсон байлээ. Тий. Нөгөө батцыг бодож аягүй зөв эерэг хүлээж авсан баярлалаа гэж. Тэгээд сүүлд нь Өөрөө дараа нь пэйж дээр оруулсан байсан ш. би бүр ингээ баярлалаа. Тэ зураг. Тий. Энийг хараад би бүр ямар хөөрхөн ингэж Тий. Манайхаа нөгөө хямдрал зарлцсан байсан шүү дээ. Тэндээс нь нөгөө крем авч хэрэглэсэн хүн байна. Би хэрэгэлсэн шүү дээ. Ямар вэ? Амар гоё. 50% хямдрал зарлаа 28,500 авсан. Айгу том юм бэлээ. Бараг 2 жил хэрэглэх байна. Крэмээ түрхнэ штэ. Тэгээд түрхснээ дараа зарим крэмүүд чинь нэг юм хүнд оргиод байдаг штэ. Нүүрэнд нэг юм мэдэгдээд айгу зузаан юм. Тэгээд мэдрэгдэг. Энэ дээр бол ерөөсөө тийм биш. Ерөөсөө нүрэ будаагүй юм шиг тийм мэдрэгдэл төрдөй байж шүү. Харин тийм байсан. Би ч нөгөө одоо айгу олон жил нүрэ будаагүй. Тэрэм төрөхөөр ингээ айгу хэцүү санагдаад асуугаад байдаг байсан. Энэ дээр бол тэхгүй лээ гоё юм. Одоо бид вижн дээр 3 дахь сардаа явж шүү. Одоо төлөвлөгөөгөө хийж явуулаа тэгээд шинэ сарынхаа ажлыг эхлүүлэх юм ба шүү дээ тий. Аха. Ажлаа айгүй өндөр байсан. Янлээ. Одоо айдуул олцнаа гоё. За тэгнэ. За өнөөдрийнхөө уулзалтыг төлөвлөгөөгөө гаргаад тэгээд дуусгая даа тий. Намайг агентлагт ороод надад хамгийн сайхан санагдсан зүйл бол баг хамт олонтой болж хамтран ажиллах тэр мэдрэмж байсан. Ягаад гэвэл ээжүүд бид нар
хүүхдээ хараад чөлөөтэй байх хугацаанд 2-3 жилийн хугацааг зарцуулж байгаа. Энэ хугацаанд мэдээж ажлын хамт олноосоо хөндөрн нийгэмд оруулах оролцоо маань тодорхой хэмжээгээр буурдаг. Харин энэ бүхнийг Мамайдаг хандлага бидэнд эргүүлэн олгож байгаа мэт санагддаг. Өглөө босоод бид нэр ажиллаа эхлэн багийнхантайгаа харилцсан, зарим ажил багтаа өдрөө өөртөө амралтын өдөр болгоод өгөх гэх мэтчлэн яг л ажиллаа хийгээд ингээм амьдралаар амьдарч байгаа мэт тэр мэдрэмжийг надад төрүүлсэн. Дараагийн нэг зүйл бол мэдээж өдөр болгон шинэ зүйлийг сурч авч байгаа. Өдөр болгон маш их сонирхолтой ажлуудыг хийдэг. Зөвхөн өөрийн мэргэжлийн ажиллаараа биш, олон шинэ зүйлийг сурч авсан. Тэрнийхээ дагуу шинэ хамт олноосоо ч суралцаж байна. Агентлагийн гишүүдээсээ ч мөн суралцаж байгаа. Тэгэхээр энэ бол өөрийгөө хөгжүүлэх цоо шин бас нэг зам юм байна гэж надад бодогдсон. Every time you walk by, just like me, they long to be close to you. On the day that you were born, the angels got together and decided to create a dream come true. So they sprinkled moon dust in your hair and put a starlight in your eyes so blue. That is why all the girls in town follow you all around. Just like me, they long to be close to you. Together and decided to create a dream come true. So they sprinkled moon dust in your hair and put a starlight in your eyes so blue. За одоо арай 21 цаг болж байна. Уг амтуулчлаа сая. Орой минь төргий. Японд тэгээ 21 цаг болсон байна. Хүүхдүүд маань удаад өнөөдрийн миний ажил ингээд үгээр өндөрлөж байна. Тэгээд одоо нэг 12 хүртэл жоохон сочноо надад цаг 30 минут ах шиг байна. Тэгээд хугацаанд Мамайдынхаа жоохон ажил төлөөс ажлууд байгаа. Тэрийг хийчихэд тэгээд унтна. Орой минь одоо яг шөнийн 24 цаг болж байна. Түрүү хүүхдүүдэд өндөрчээд би үлдсэн цагт нь жоохон ажиллаа хийсэн байгаа. Ингээ Мамайдтай хамт нэг өдрийг өнгөрүүлсэн баярлалаа. Баяртай. Мамайдын нэг өдөртэй хамт байсан та нартай баярлалаа. Бидний хувьд нэг юм завгүй хөвгчлөлтэй бүтээлч өдөр өнгөрдөг байгаа. Тэгээ хамт байсан та нартай баярлалаа.